Монгол Улсад амиа орлолтоос сэргийлэх чиглэлээр бодлого төлөвлөгөөг шинжилэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. За учир нь 35-аас 44 насны эрэгтэйчүүдийн нас баралтын голлох хувийг амиа хорлолт эзэлж байгаа юм. За түүнчлэн 10 настай хүүхэд амиа хорлсон тохиолдолд бүртгэгдсэн нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Амиа орлолтын мэдээг та бүхэн танилцуулъя. 2021 онд нийт 62 хүүхэд амиа хорлсон бол 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд энэтэй эргээд 62 болсон ийм үзүүлэлттэй байна. Ялангуяа амиа орлолтын асуудлаар бол 35-аас 44 насны эрэгтэйчүүдийн тунд бол хамгийн өндөр байгаад байгаа. Тэгээд хүүхдийн дунд амиа хорлох эрсдэл бол 10 хүртэлх энэ наснаас нь эхэлж байгаа нь бол бас бидний ирээдүйд бас тохио өгч байна гэж бол харж байна. Гэвч одоо энэ цэцэгцэн эрүүл мэнд болон энэ ер нь энэ бүх төрлийн бас эрэгтэйчүүдэд амиа орлоход бас хүрэж байгаа асуудлууд энэ дондох эмхэгийн энэ тусламж үйлчилгээ бол Монгол Улсад бас хангалтгүй. Энэ чиглэлээр одоо эмчнэр бол одоо нийт эмч нарын одоо 1% ч хүрэхгүй ийм одоо байна. Тэгэхээр бол энэ амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх энэ төлөвлөгөөг яаралтай батлах. Тэгээ энэ сэтгэл зүйч нийгмийн ажилтан донтох эмгээг даван туулагчдыг энэ сэргээн засах тусламж үйлчилгээний одоо зөвлөгчөөр нь бэлтгэж ажилуулах ялангуяа энэ аймаг сумдад энэ нийгэм хамт олон түшгэлсэн цэцэгцэн эрүүл мэндийн одоо үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна гэж